Эртээ үрдийн цагт байгалийн шатлалын нэг үсрээл гол хавцаа нэдэг өнөхдөө талын арслан баар цөв шаннуудаа дэрлхүүлдэг ч гэсэн холгон зурм орхоо шавьжаал дэрлэхэд идчихдэг нэг тийм тир 3 4 хавцааны бичгээ төрөл зүйл байж л тээ. Таадвал чин тэгээд байгалийн шаардлагаар хоёр хөл дээр явдаг болоод 5 өрөөр атгаж чаддаг болоод гэтээ хамгийн гол нь гал гэдэг чит кодын ачаар дэлхийд дээрх хамгийн хүчтэй хамгийн алдаатай тарих гэдэг чадвартай болсон байгаа. Ийм амар хит харьцангуй хүчтэй болчингууд бусад амьтдад товсох ч ямарч боломж өгүүлэхгүйгээр маш богино хугацаанд дөнөх байгалийн шатлалынхаа дээр нь сандаалаа суучж байгаа юм л та. Гэтэ энэ тарих гэдэг зүйл бидэнд асрын хүчийг хайрлсан ч гэсэн яг үнэндээ бол бас тийм ч аятайхан зүйл биш байсан. Оршихуун хямрал. Бид нэр өндөр түвшний сэтгэлгээнээсээ болоод өөрсдийгөө амьд байгааг мэддэг, хизээ нэгэн цаг дөхөн гэдгийг ойлгодог, ирээдүг зөвгөндөг, сэтгэл дүүшдэг. Тэгэд энэ бүх зовлонг нэмэлхийн тулд өөрийгөө болон бусдыг тайтгаруулахын тулд хідэн нөхдөөд өөрсдөөсөө илүү хүчтэй, өөрсдийг нь аварч нэгүсэх хүчрхэх тийм объектыг тэр эндүрж ташаарсан хүсэл найдвараараа зохиосон байгаа. Эхлээд бол нар сар од ч юм уу те хүнээс тис ондоо тийм тотемууд гэж үтчихсэн ч гэсэн цаг үе өнгөрөх тусам тэр тотемуудаа хүншүүлж гисэн байгаа юм л та бас. За тэгээ яалтчгүй тэр оршихуун юмлаас ангижрахын тулд энд тэнд бүх овгууд л өөрсдийнхөө тотем гэжтэй тэр нь тэгээд цаашаага шашин болоод олон жил үргэлжилсээр 2600 жилийн өмнө хамгийн анхны удаа энэ сүсэг биширлэгдэх зүйл маань баг зэргээр үгүйсгэж эхэлсэн буюу анхны рационал сэтгэлгээ, анхны цэцэн мэрэгэн дурлагч, философийн үндэслэгч Фалс мэдлжээ. Ямар ч байсан интрого ярьчлаа одоо үндсэн бичлэг оръё. За философийн түүх гэдэг бол энэ хідэн нэр томьёоны үүслийн түүх ч юм уу эсвэл энэ ах トゥ ч үү тэр ах トゥ ч үгүй шийдгэрсэн нөхдүүдийн түүх бол ерөөсөө биш. Философийн түүх гэдэг нь хүн төрөлхтний сэтгэлгээний буюу хүн төрөлхтний өдний хүртэл амьдарч ирсэн бүхий л он цагийн дараалал, бүхий л үйл явдал, бүхий сэтгэлгээний онцлог, бүхий л итгэл үнэмшлийг өөртөө агуулж идэг. Бид нар бол одоо эрхчлөөний нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Эрхчлөө гэдэг нь ихтэй үндсэндээ бол хамгийн чухал нь итгэл үнэмшлийн маань эрхчлөө хэлээд байгаа. Итгэл үнэмшлэгчлөө бив яг мэдэрчийсэн мэдрэмж, бидний сэтгэлгээний онцлог тэр бүх зүйлээр тулгуурлаад үүсэж байгаа итгэл үнэмшлийн маань хамгаалах тэр эрхчлөөг л хамгийн түрүүл чухалчлах ёстой гэж бодож байна. Тэгвэл тэр чиний амьдралыг тодорхойлж байгаа оршихуун баталгаа болж байгаа сүнс бараг сүнс үүдэлт гэж хэлж болохоор хамгийн чухал итгэл үнэмшлэг гэдэг зүйл чинь үн цэнтэй байх ёстой. Одоо жишээ нийгмээс тулгсан бүх зүйлсийг ямар шүүлтүргээр хонь мал шиг олноо бараадаж энэ PC царайж болохгүй шүү дээ. Тийм болохоор бид нар хамгийн хэрэгтэй зүйл бол критик сэтгэлгээ. Харин критик сэтгэлгээг хамгийн хөгжүүлдэг зүйл бол философи юм аа. Тэгэхээр философи бол бид бүгдэд хамаарах ёстой, бид бүгдийн оршихуун баталгаа болох ёстой хамгийн чухал мэдлэг гэж би хатуу хэлмээр байгаа. Хэрв та одоо Reddit ч юм уу, IG ч юм уу, Facebook дээр хүртэл зүгээр нэг рандом гадаадуудын ялангуяа Европуудын бичиж байгаа комментүүдийг унших юм бол монголчуудын критик сэтгэлгээ ямар доогуур түвшинд байгааг харагдана. Өөн бол тэр хүмүүс чинь намын завтай боловсролын үед хар маасан л байх хэвээр шүү дээ. Интернетээр юм бичиж байгаа комментж байгаа хүмүүсийн хийх нь. Гэтэл тэр гадаадуудын хар мас монголчуудын хар масаас л хамаагүй өндөр түвшинд байдаг байхгүй юу? Сэтгэлгээний чанарын үед те. Ийм болохоор биднэрт критик сэтгэлгээ бүр үнэхээр хэрэгтэй байгаа guys. Яг угаасаа л хүн болгон критик сэтгэлгээтэй байх нь өөрөө боломжгүй. Бас тийх нь ашиггүй учраас дэлхийн өөрөө хүн амынхаа дийлийнхэн критик сэтгэлгээгүй хүмүүсээр бүрдүүлэхийг ирмэлцэлдэг л дээ. Гэтэ ядчил нэг 10-20% нь бол өөрийн гэсэн толгойтой хүмүүс байт юм аа өрнийхэнд. Хэдүүлээ ядаж тэр стандартад нь хүрэх хэрэгтэй те. Тэгэхээр бидэнд энэ хамгийн их дутагдаад байгаа критик сэтгэлгээ гэдэг зүйлсийг хамгийн үр дүнтэй хөгжүүлдэг философи гэж зүйлийг ганц удаач болтугай сонирхох гээд үзчихээ гээд энэ бичлэг үзэж байгаа хүн болгоноосоо гуяа. Одоо бол нөгөө философиг нэг хитэн утга учиргүй хариулт нь олдохгүй зүйл ярьж байдаг онолт гэж үздэг үе бол аль хэдийн ард өнгөрсөн гэж боддог. Тийм болохоор философиг үзэх хэрэгтэй, философийн түүхийг судалцгаа хийдүүлээ. Түрүүн айлд дурсан анхны философч Фалс бол ерөнхийдөө бүх зүйлс уснаас бүтсэн юм аа. Бүх зүйлийн анхдагч субстанц нь ус юм аа гэсэн санаа гаргасан. Яг одоо сонсоход таг хөндлөн өнөө хүлгэр тамгаас нийгэм амар ялгаагүй мэт боловч хамгийн чухал нь бодит ажиглал шинжилгээнд дээр тулгуурсан рационал сэтгэлгээтэй, логик аргалгаатай тийм дүгнэлтийг анх удаа төвшүүлж байгаа сошиал хөвсгөл болж байгаа байхгүй юу? Өмнө болохоор нөхдүүд аян цахингүй зэвс ирж шүү гээл. Эрэгтэй одоо айлгаж амархан захирахын тулд ч юм уу
Эсвэл зүгээр л нөгөө хүндрэлтийн хамгийн гаргадаг алдаа correlation-ээр causation-ыг тайлбарлаад мухар сүсэг домог зүй үүсгэж явждаг байж хахад нь фалс анх удаа цэвэр рационал сэтгэлгээгээр зүй тогтлыг нь маш сухацтай ажиглаад энэ дүгэлтэнд хүрсэн байгаа. Угаасаа бодоод үзсэнгүүд төрсийг ухангууд тус хараад ирчихин, ус нь үдэн дээр 3 төлөвт оршоод байна. Хүн амьтан орхоо шавж ургамал бүгд усаар ундаалж гин. Бид нар үххээрээ ч гэсэн усгүй болоод хорчиж хацж гин гэд. Энэ бүх ажилтнууд дээр толгуурж гаргасан дүгнэлт бол нөгөө цахилгаан цагчийн Зевс байт юм гэсэн дүгнэлтээс хамаагүй бодиттой, хамаагүй рационал байгаа сте тий. Тийм болохоор ерөөхдөө анхны философи гэж үзэж байгаа байхгүй фалсыг. Гэхдээ тухайн үед бол одоо бидний сайн мэддэг физик, биологи, ус, төр нийгмийн ухаан юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх ажлуудыг бүгдийг манай философч нар хийдэг байсан байгаа байхгүй юу? Манай фалс ч гэсэн асар байгалийн ухааны мэдлэгтэй хүн байсан. Нийтийн тооллын өмнөх 585 оны нар хэртэлтийг таамаглаж маамглал пирамидын өндрийг сүүдрээр нь тооцож мацаал бас цагаагаар мэдлэгээ ашиглаад оливийн тосны зах зээлийг базж би одоо өсвөл хизээч баяжиж чадна гэдгээ баталж харуулсан. Стол философийн суурийг бол тавьсан шиг тавьсан мундаг эрдэмтэн хүн байсан байгаамаа. За дараагийн мундаг эрдэмтэн философч нь бол фалсын шавь Анаксимандр. Анаксимандрын философи ер нь их сонирхолтой. Фалсих шиг тийм бодит байгалийн зүй тогтол дээр тулгуурласан шинжлэх ухаан шинжтэй биш юм уу? Бүр яг одоогийн бидний төсөөлдөг философи шиг цэвэр рационал логик гаргалгаагаараа нэлийн гүн хүртэл нь ухаан сэтгцэн гаяа байхгүй. Манай хүнийхэр бол ертөнц тэр чигтээ хязгааргүй шинжтэй. Өөрөөр хэлэх юм бол фалсын хэлжсэн шиг одоо ертөнцөд тийм тодорхой матери хэлбэртэй ахдаг субстанц зэрэг гэж байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл хязгааргүй гэдэг чинь өөрөө дээшээгээ хязгааргүй, доошоогоо хязгааргүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дээшээгээ хэлэх хязгааргүй гэхээр одоо бидний амьдардаг ертөнц бол ердөө тоо томшгүй бол ертөнцийн нэг нь бидний ертөнцийг бүгдийг багтааж байгаа ертөнц байсан ч гэсэн тэрийг багтааж байгаа бас л тоо томшгүй ертөнцгээ цаашаага хязгааргүй үргэлжлэнэ гэсэн утгатай. Доошоогоо ч гэсэн адилхан хязгааргүй учраас ертөнцийн ахтагч хамгийн жижигхэн матери хэлбэртэй тийм субстанц зэрэг бол байхгүй гэсэн үг. Харин тэр хязгааргүй бол ертөнцүүд доторх материуд нь бол байнгын төлийн өөрчлөлтөнд орж идэг. Хатуу юм шингэн болно, шингийн юм хий болно. Тэрүүн шиг бидний ертөнц ч гэсэн матери учраас ялхаагүй байнгын өөрчлөлтөнд буюу үргэлжид сүнж, үргэлжид бүтээгдэж идэг гэсэн санаа. Ах зүгээр маш даруйхнаар их тесрэлтийн онцлог санаа гаргаждаг шээс тээ. Ахаас яг уу ертөнцийн ахдаг субстанц нь ус гэдэгтээ санал нийлээгүй ч гэсэн багшийнхаа нөгөө ус хаасайгүй байж идэг гэсэн ажиглалтыг бол нэлээд нухацтай авч үзсэн юм шиг байгаа юм л та. Тэгээд тэрнээсээ юу гэж мөрдөгдөж гаргасан бэ гэхээр амьдрал гэдэг чинь ер нь хамгийн анх усанд үүссэн юм шүү. Хитүүлээ чи ер нь загснаас үүссэн биш үү гэж яваад очиж байгаа байхгүй. Эсвэл зүгээр хүндрэлтийн хамгийн агуу 2 онолыг 2500 жилийн өмнө юу ч болоогүй юм шиг дотроо философч байгаа л олчдаг шээс ах зүгээр. Надаа гэхдээ үнэхээр Анаксимандрын философи амар сонирхолтой санагдчих юмсан анх уншиж хагаад. Манай хүн ер нь л философи ертөнцид нөх яригдгүй юм шиг харагдтыг. Айгүй антрэдэд миний хувьд л. Яг хөө бичиг сурвалж их олддгүй болохоор бас яг хэцүү л бахалтай дүнхэд. Гэхдээ эсвэл миний мэддэхгүй тийм мэрэгжлийн философийн академиудынхад л мэддэг шалтгаан байд юм болов уу? Би арай хотлоо хайплаад байгаа юм болов уу? Бүү мэд. Ямар ч хэлсэн би бол хувийнхаа үзмжээр Анаксимандрын философиг үнэхээр хөгжөөн дэмжмээ санагдтiim аа. Бас манай хүн чинь ер нь хамгийн анхны газрын зургийг зохиолсон. Тийм газар зүй гэж салбар байхгүй болохоор манай хүн философчлаас бүгдийг нугалж байгаа юм л та. Заас тэгээд дараагийнхан Анаксимандрын шав бол Анаксиме. Манай хүн болохоор фалстай адилхан ахтагч материйн хэлбэртэй субстанц байгаа гэж бол санал нийлж исэн. Гэтэ тэр субстанц нь ус биш агаар гэж үзсэн байгаа. Ус чинь өөрөө ууршаад алга болчдөг. Тэгэнгүүтээ үүлнээсээ буцаад бороо оруулчихж байгаа болохоор ахтагч нь ер нь бол агаар юм байна. Тэглээч хүн усгүй бол хэдэн өдөр тэс чинь хараа агааргүй бол хэдэн минут ч байж чадахгүй. Тэгээд бас хүний сүнс идрий ч гэсэн ер нь бүрдүүлж бол хамгийн боломжтой зүйлэнд агаар болж таарж байгаа учраас ертөнцийн ахдаг субстанц нь ус биш агаар юм байна гэсэн дүгнэлтэнд манай хүрсэн байгаамаа. За Анаксиманы дараагийн байгалийн философч Хераклит болохоор бүх юмсыг галнаас үүссэн гэж үзсэн байдаг. Гэтэ Хераклитийн гал гэдгээрээ яг юу хэлэх гэж оролцсныг нь бол тайлбарлахгүй болохгүй. За Хераклитийн философид гаргаж ирсэн хамгийн том нөлөө нь логос гэдэг ойлголт байхгүй юу? Нөгөө биолог, геолог, эколог гэдгийн лог нь бол ерөөхдөө грекийн логос гэдэг үгнээс гаралтай. За Хераклитийн хувьд логос гэдэг нь ерөөхдөө ертөнцийн үйл гэсэн утгатай. ертөнцийг одоо хин нэгэн бурхан ч юм уу эсвэл өөр ямар нэгэн ухамсар өөрийнхөө үзмжээрээс ч юм уу эсвэл бүхтийн үнцхээр зохицуулдаг хэрэг ерөөсөө биш бүгд л яг функционал зарчмаар буюу тийм автомат
зөрчих аргагүй логос хуулиар ертөнц хөдөлж идэм аа гэсэн санаа. Тэнгүүтээ тэр хүмүүс болгонд бас логос буюу амьдралыг тэтгэж гал байдаг. Тэр нь байнгын устж бас шинээр бий болж идэг тийм динамик шинжтэй юм аа гэж үзэж исэн байгаа. Тэгэхээр гал гэж байгаа нь яг шууд гал биш, оршихуун энерги ч юм уу нэг тиймэрхүү утгаар орж иж байгаа гэсэн үг анзаарсан бол. Тэгээд хамгийн алдартай үг нь бол юм бүхэн урсдаг те. Шинийг орсон голдоо дахиж орж чадахгүй гэдгээр бол нөгөө түрүүнийхээ л хүмүүс банк нэг талд тусдаж нөгөө талд үүсч бий болж идэг гэсэн логосын хуулиар өөрчлөгдөж идэг гэсэн детерминист маягийн санаагаа л илэрхийлээд байгаа. Бас манай хүмүүсийг тэр байтугай бүр бусад философч нараа хүртэл жинхэнэ усан тэнийг малнууд гэж боддог байсан. Бүр хамт ч чадахгүй тэр идэсэн болохоор ууланд ганцаараа бүгж амьдарч байгаа нас эцэлсэн юм байлээ өөрхий. Ахын тос нэрээ гэрэл харах хоёр ч юм уу, сайн муу хоёр ч юм уу, амьдрал өвхөл хоёр ч юм уу. Эдгээр бол зүгээр л тэр амьдралынхаа галны хэмжээгээр л ялгаатай болохоос яг үндсэндээ нэг оршихуй гэж үзэж исэн байгаа байхгүй юу? Өмнө болохоор философчид нэг талд нь сайн, нөгөө талд нь муу гэсэн тийм хоёр тусдаа зүйл юм шигээр авч үзэж байхад Хераклитийн үед анхудаа энэ галныхаа хэмжээгээр үр төврөө өөрчлөгдөж идэл болохоос яг үнэндээ нэг зүйл юм аа гэсэн сонирхолтой үнсийг гаргаж ирж байгаа. Тэгээд энэ үзэл нь бол даоизмтэй ч бас айгүй төстэй, бас юмс байн хувьж идэг санаа нь буддизмын мөнх устай ч юм уу. ертөнцийн логос хууль болохоор бас л буддизмын нөгөө шалтгаан дүр дагаврын кармагийн хуультай ч гэсэн айгүй төстэй болоод ирдэг миний хувьд анзаархад. Дээрэс нь бас нөгөө ууланд бүгж амьдрал хариултаа гаднаас иш дотроос хайж майж бясалгаж байгаа эдгээр нь ер нь л Хераклитийн санаанууд орны философитой нэлээд ойрхон санагддсан юм аа. Нэр орны философиг бол бүр тусдан бичлэг нэг айс. Тэгэхгүй бол одоо би яг өрнийхний сэтгэлгээний онцлогийг тайлбарлах гээд яг уцнаас нь барьж авсан хөөгөө явж хахад шал өөр шинжтэй орны философи ороод ирэх юм бол бүр холио мантан болоод толгой гэж эргүүлчих байх гэж бодож байгаа болохоор за хүлээж аваарай. Дараагийн бичлэгүүдээр бүр тусдан орны философийн талаар бичлэг хийн. За яг энэ үед Хераклитийг тэсэрхүүцэж гарч ирсэн дараагийн философч бол Парменид. Парменидийнхаар бол юугээл ертөнц хувьсаалж явах вэ? ертөнцид юу ч үгүй болж устдахгүй, юу ч бас шинээр үүсч бий болохгүй. Яг нөгөө физикийн нөгөө энерги устж үгүй болохгүй, үүсч бий болохгүй гэдэг хуультай ч гэсэн төстэй санагдаж байгаа. Манай хүнийхаар болохоор ертөнц зүгээр л нүд болон босод 4 метр хүнчил хувирсан юм шиг харагдаад байгаагаас биш ертөнц яг үнэндээ бол хизээж хувирдаг юм аа гэсэн үзлээр Хераклитийг тас цохиж орж ирж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Парменидийнхаар бол ертөнц хизээж байхгүйгээс бий болно гэж байхгүй. Үргэлжийн мөнхөд оршиж исэн, оршсоорч байх болно гэдг нь Хераклитийн хэлээдээс нэг талд устж хахад нөгөө талд үүсч идэг буюу байхгүйгээс байх гээд байгаа санаатай нь бол тас өрчилж байгаас. Тэгэхээр хэрвээ би цааш шатаалаа гэж бодоход Парменидийнхаар бол нүдэнд ч л цаас устдаад алга болчихж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ юу ч алга болоогүй. Зүгээр л цаас ч утааны төлөвт орцсон байж л байгаа. Харин Хераклитийнхаар бол цаас аль хэдийн устж алга болоод утаа нарийн байгаль шингэнгүүтээ өөр матер болоод үүсчлээ гэсэн хоёр өөр тайлбар гарч ирнэ гэсэн үг. За тухайн үед бол ихэнх философчид энэ Хераклит, Парменид хоёр дээр талцаад тонч болцсон байж хат нь Эмпидокл гарч ирж эвлэрүүлж байгаа юм. За ер нь бол та хоёрын хоёулангийн чинь зөвөө. Үнэхээр Парменидийн хэлж байгаа шиг юмс хизээс язгуур субстанц алдахгүй буюу ертөнц язгуур субстанцаараа бол өөрчлөгдөхгүй нүнэн. Жишээ нь ус хизээж гал болохгүй. Гэхдээ ус мөс болж болно. Тэгэхээр юмсын язгуур шин чанар нь өөрчлөгдөхгүй ч гэсэн өөр элементүүдийн өөр язгуур чанаруудтай уусахаараа нэгтэн нийлээд өөрчлөгдөж болно гэсэн санаа гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл Эмпидоклоос өмнөх бүх философчид ертөнцийг яг л нэг субстанцаас буюу нэг л элементээс бүрдүүлэх гээдсэн. Эмпидокл харин ус, агаар, гал бүгдээр ертөнцийн суур субстанц мөн та нарын зөвөө. Гэхдээ үүн дээр нэмэгдээд газар шороо буюу нийлээд энэ дөрвөн суурь элементээс л тогтноо гэж хэлж байгаа юм. За тэгээд анзаарсан байх өнөө үеийн ном зохиол, кино бүтээлүүдээр энэ элементүүд аягүй их гардаг штеп. Ялангуяа Аватар дээр гардаг дөрвөн элемент бол тэр чигээрээ Эмпидоклоос авсан гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь Демокрит гэж гаяагаа. Манай хүн атомыг зохиосон. Тэрүүний хэд маань бол ертөнцийн суурь субстанцыг ямар нэг хүмүүсийн танил элемент гэж бодоод байсан шүү дээ ихэнх нь. Демокрит болохоор за тийм юм байхгүй. ертөнцийн хангадаг субстанц гэхээр угаасаа л бидний бодит амьдрал дээр харж байгаагүй мэдхгүй юм байж таарна шүү дээ. Тэгэхээр байна. ертөнцийн хангадаг субстанц гэдэг чинь за одоо гартаа хамгийн түрүүлж таарлцныг материа хувааж эхэллээ гэхэд хуваасаар эцэст нь хуваах ямарч боломжгүй хуваагдшгүй атомос буюу атом гэж нэг зүйл үлднэ.
Тэр чинь л ерөөсөө ертөнцийн суурь субстанц юм шүү да. Бас тэр атомууд нь ямар нэгэн зөрчигдөшгүй хуулиар хөдөлж идэг учраас ертөнцийн бүхий л үзэгдэл үйл явдал зайлшгүй шинжтэй гэсэн нэг нэлээд тийм хард терминист үзэлтэйсэн байгаа маань. Бас ахвал үхээд тойл тас өдр гэж байхгүй, атомууд чинь задраад алга болно гэсэн. Ер нь л хамгийн анхны баг улаан ногоон этист философч байсан гэж хэлж болно. Гэтэ яг хуу ахын хэлж байгаа атом нь одоо яг бидний мэддэг атомоос арай өөр л дөө. Бодит атом бол одоо дотроо сүм болон электронтой. Тэдний яг тоохоор өөрчлөсөн гадаас нь харуул ямар ч ялгаагүй хоорондоо тэгээд хамгийн гол нь таталцлын хүчээр холбогдож байгаа штэ. Демокрит ярьж байгаа атом болохоор нэг тийм эвлүүлдэг тоглоом шиг янз бүрийн хэлбэртэй. Тэгээд хоорондоо бие биенийхээ нөхцөл рүү ороогдолцоод уягтаад бидний нөгөө эргэн тойрны материудыг бүрдүүлдэг гэж үзсэн. Тэгэхээр атом гэдэг нэр болон санааг л үүсгэсэн болохоос яг шууд микроскопоор харсан юм шиг атом гэж хэлсэн гэж босоо мэдээж байхгүй л тэ ойлгож байгаа сте тэ. Тэгээд ахвал бас айгүй хинээдэг жаргалтай хүн байсан гэж ярьдаг. Тэрнийхээ ачаа нэлээд өндөр нассан. Бараг 100 хүрээднүүд ярьсан гэж тэмдэглэж үлдсэн байт юм бэлээ. За тэгээд ингээд ерөөхдөө байгалийн философчд бол дуусчихж байгаа юм. Эндээс хойшоо байгалийн философи урагшлаагүй шууд зарцсан. Яагаад гэвэл мэдээж хинч нотолч няцааж чадахгүй. Шинжлэх ухаан физик гэж зүйл байхгүй болохоор одоо манай хэд зүгээр л нөгөө цэвэр оюун санаанаас нэг тийм дотоолог зөрчилхүү сонсонгууд яг байж болох систем зохиочоод тэрүүгээрээ тайлбарлаад байгаа байхгүй юу. Демокрит бол бүр за энэ байгалыг яаж таних гэж оролцсон эцтэй хоосон цаасан дээрх бичгэл олж үлдэх юм дөө гэсэн утгатай хүүрнэл бүр бичижсэн байгаа. За тэгэхээр байгалийн философи ударлаа те одоо. За одоо арай нэг хүнд ойрхон практикт ашигтай нийгмийн философид явъя гэж бодно штэ. Наач нийгмийн философч гэсэн айгүй бараан эхлээд жоохон фейлдсэн байгаа байхгүй юу. За Прокар гэдэг философч харьцангуй үзлийг зохиоцсон. Энэ нь юу вэ гэхээр бидний хамгийн сайн мэддэг юм заяа. Хүн болгоны үзэл бодол харьцангуй. Хүн болгон юмсыг өөрөөр мэдэрдэг, абсолют үнэн гэж хаач байхгүй. Хэдүүлээ одоо 21-р зууны өндөр түвшний боловсралтай хүмүүсийн үзэл бодлыг хүндэтдэг хүнлэг учраас л хүн хүний үзэл бодол өөр гэдгийг ойлгоцсон гэсэн утга биш байгааз биднээс айлын өмнө 2400 жилийн өмнө энэ үзэл аль хэдийн гартаа гараад няцаагтаад одоо буцаад одоо тренд болж эхэлж байгаа тийм үзэл байхгүй юу. Мэдээж хүн бол юм болгоны хэмжүүр туйлын үнэн гэж байхгүй учраас туйлын хэмжүүр ч юм уу туйлын сайн муу ч гэж хаанч байхгүй. Энэ бол угаасаа тэр үед ч үнэн одоо ч гэсэн үнэн гэж хэлж болно. Гэхдээ харьцангуй үзэл яатсан болоод эхлээ хээтлүүлээд яг ямар их хэмжээний хор дагавар авчирсан бэ гэдэг талаар одоо тайлбарлаж өгье. За байгалийн философч донлоо няцааж баталж чадахгүй улмаас философи гэдэг зүйл маань өөрөө зарцаад эхлэнгүүт тэрийн ууг нь бол нийгмийн философи авна гэсэн найдвартайгаар гарч ирж байгаа шүү дээ амхандаа. Тэгсэн нийгмийн философи нь цаашилбал харьцангуй үзэл нь философиг аврах байтугаар бушлагаа шахсан аахгүй юу. За бүх зүйл харьцангуй төөлийн үнэн байхгүй. Тэгвэл ер нь философтод яах юм тийм үстэй. Би ямар ч гоё онол дэвшүүлээд нямнягт төгс шахуу систем танилцуулсан ч гэсэн гаруу сонсонгуудаа наа чиний үзэл юм уу? Гоё л үзэл батлаа бол муухай үстэй. Угаасаа тэр үеийн нийгмийн философч гэдэг байгаа нь дандаа Прокарын харьцангуй үзлийг сурцсан зүгээр нэг тийм уран илтгэгч ч юм уу мэтгэлзэгч нар л байсан болохоор философч софистууд гэж нэрлэдэг байсан. Өнөө цаг үед ч гэсэн софистууд л одоо бүр янз бүрийн мэрэгчлүүд болоод хувирсан байгаа. Гэтэ мэдээж тэрийг бол буруу гэсэн утгаараа л хэлээгүй шүү. Зүгээр тухайн үеийн софистуудын хамгийн адармаатай хорлонтой тал нь ерөөсөө үнэн мөннийг хай гэсэн зорилгогүй зүгээр л нөгөө үнийг мэтгэлзээд ялил гэсэн ирмэлцэлтэй байсан байгаа хгүй юу хоорондоо ярилцахдаа. Тэгэхээр философоос чанх эсрэг зорилготой хойш таарна штэ. Энийг ойлгоод софистуудын гараас философийн амийг нь авраад цааш нь өгч хамгийн том эхлэлийн зоосон хүн бол мэдээж философийн эцэг гэж яригддаг Сократ юм аа. Ер нь бол хүн болгон мэдэх байх уу? Ядад царайг нь харж исэн гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр Сократ яг яасан бэ гэхлээр тэдгээр нөгөө бэлэн ам шалдангүй болсон софистуудын өрийн царайг нэгээр ирчилж эхэлсэн. Манай хүний тактик гэхдээ тэр хүмүүстэй мэтгэлцэж зэс сулаацалтах биш. Зүгээр л юуш мэдэхгүйний дүрээр очиад асуулт асуучдаг байсан. Тэгэд хариулах болгонд нь улам лавшруулж асуугаал те. Одоо жишээ нь хайр гэж юу юм гингүүт эрсэнс дээр хамгийн ариун зүйл байд юм аа гингүүт нь ариун гэж юу юм гэдэг ч юм уу. Ингэсээр хагаад хэдэн асуултын дараа тэр софистууд өөрийнхөө хэлсэн үгэндээ заавал ороогддог байсан байгаа байхгүй юу.
Яагаад вэ гэх юм бол софистуудын ярьдаг зүйл хизээч тийм дотоод зөрчилгүй өөрийнх нь чин сэтгэл, чин үнэмшилтээр тулгуурсан итгэл үнэмшил биш. Хүмүүсийн л сэтгэл хөдлөлийг эзэмдэх, сонсомоор байгааг нь сонсох зорилготой. Яг одоо бидний сайн мэдих популизм гэж зүйлд ач холбогдол өгдөг байсан байгаа. Хэлсэн юмнууд нь дотоод зөрчилтэй буюу өөрийгөө өгөөсгдөг, ороогддог учраас жоохон асуултаа гүнзгийрээ шалгангууд л тэр нь одоо нураад унтж байгаа гэсэн үг л дээ. Тэгэд мэдээч Сократ дөнгүүлсэн софистууд донд улс төрчид маш их байсан. Угаасаа улс төрчид популизмыг хамгийн их чухалчилдаг шүү дээ үе үед. Тийм болохоор Сократад хорссондоо хуулийн хариуцлага хүлээх эрх мэдэлтэй хүмүүс дандаа байсан гэсэн үг. Тэгээ шүүхээр оруулаад Сократыг олон нийтийг буруу зүйлд болон садар самуун төрхөрсөн бла бла хэрхээр цаазаар авах ял гаргаад олонхын саналаар хор ууж өхүүлэхээр болж байгаа. Сократад гэхдээ зутах хангалттай олон боломжууд байсан. Нөгөө нөхдүүд нь ч гэсэн ер нь бол Сократыг зүгээр зутчаасаа гэсэн юмхэн залбирч ийсэн гэж ярьд юм байлээ. Яагаад гэвэл дараа нь тэгснийхэн дараа Сократ чинь имхэл амтан байсан байгаас тэ бидний яриад байсан харьцангуй үзэл төв байсан байгаас гээд амын барих гэдэг байгаа байхгүй юу? Яг цаа санаа нь бол тэрийг ч гэсэн манай хүн мэдчихсэн. Тийм болохоор шууд хорыг нуучтیں۔ Сократыг амьд байхад нэг үзмэрч танаас мэргүүн энэ дэлхий дээр байхгүй байна гэсэн чинь манай хүн гэд би ер нь яг юугаараа тэднээс ондоо юм болоо гэж бодож жагаад би мэдэхгүйгээ мэддэм байна гэсэн нөгөө алдартай дүгнэлтэндээ хүрдэг. Энэ үгийг гэхдээ хүмүүс зүгээр дараахан байя гэсэн утгаар ойлгоод идэм шиг үлээгүй шүү guys. Утга нь болохоор мэдлэгийн талаа хязгааргүй. Дандаа суралцж явах хэрэгтэй. Дандаа сонин сайхны хойноос, дандаа мэдлэгийн хойноос улайран хөөж явах хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл мэдлэг гэдэг маань өөрөө хүч чадлын ундраг, утга учиртай амьдралын хамгийн суурь үндэс юм аа гэсэн санаа байхгүй юу? Харьцангуй үзлээр нэгд туйлын үнэн байхгүй юм чинь хөөгөөд яах юм гэж гал унтрааж байгаа бол Сократ туйлын үнэн байгүйгүй нь хинт ч хамаагүй би юу ч мэдэхгүй байна. Тэрийгэ мэдчихэж байгаа учраас мэдмээр байна гэд араас нь хөөсөлдөж галыг бадраасаа нөгөө зогсон болцсон байсан философиг амиаруулад зогсохгүй түүнээс ашиг бүх мундаг философч нарын үрийн суулгаж өгсөн эрхэм байгаа юм л та маш үнцэнтэй. Философиг Сократаас хойш Сократаас өмнөх гэж хоёр хуваадаг. Бас философийн хамгийн том хоёр салбар болох нөгөө ерөөсөө л оршихуйн философи онтолог, мэлхийн философи, эпистемолог хоёр болж гисэн. Сократаас л хойшоо бүр яг нягт номондоо ороод нэмсгэстэй философчж явсан гэд хэлсэн ч нэг буруудахгүй дээ. Яг уу нэр томьёо нь бол бүр 12-р зуунд гарсан ч гэсэн яг санаа нь бол тий. За Сократ маань бол мэдлэгийн хойноос буюу туйлын үнний хойноос яваарай гэсэн 70 захиасыг үлдээчээд одчихж байгаа штэ. Тэнгүүт түүний үргэлжлэлийг шав Плато маш чанартайгаар үргэлжлүүлж чадсан. Платог бас хүмүүс сайн мэдэх бах. Зургийг нь бол бас хаасайг харж исэн бах. Нөгөө агуун түүх мөхий чинь зохиосон штэ. Бас нэрээ Сократ амьд ахуйда нэгч бичмэл сурвалж үлдээгээгүй. Бид нэр зүгээр л Платогийн бичсэн номоор Сократыг таньдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл Плато багш Сократыгаа баг ном болгон дээрээ бичиж үлдээсэн. Бүр тэгтлээ шүтдэг байсан гэсэн үг. За Платогийн хувьд багш Сократынхаа туйлын үнэн хайсаар өгсөн эрэл хайгуулыг үргэлжлүүлж абсолют үнэн гэж байдимаа гэдгийг л нотлохыг зорьсон гэж хэлж олон философийн аялын туш. Платогийн арга зүйх сонирхолтой. ертөнцийг мэдрэхүйн ертөнц буюу бидний одоо амьдардаг ертөнц, оюун ухааны ертөнц буюу эйдс ертөнц гэж хоёр хуваасан байна. Тэгээд оюун санааны ертөнц бол төгс ертөнц, харин бидний одоо амьдарч буй мэдрэхүйн ертөнц бол цэвэр түүний хуваалбар буюу төгс бос сүүдэр ертөнц гэж үзэж байгаа. Яг анх сонсоход бол ялангуяа өнөөдөр 21-р зуунд бол нэг жоохон агаарын сонсогдож магадгүй. Гэтэ гүнзгий судлаад суурь үндэслэхээс нь хөөгөөд бодоод үзэх юм бол одоо ч чиг тавиа сонсч болох үс ер нь л философийн бүх цагийн хамгийн шилдэг онолуудын нэг аахгүй юу. За, гурвалжны дотоод үндсүүдийн нийлбэр 180 градустай. Гэтэ энэ нөхцөлийг бодит ертөнц дээрх ямар ч гурвалжин баталж чадахгүй. Яагаад гэвэл мэдрэхүйн ертөнцид төгс гурвалжин гэж байхгүй. Шинэ би нэг гурвалжин дуу чулуу барьж аваад өнцгүүдийн маш наривчлалтай юм чих юм бол 180-тай ойролцоолтой гарна үхэхээс биш 180 гарахгүй. Юу цаасан дээр див дигшгэн шугамаар ням ба зурсан ч гэсэн хизээч төгс гурвалжин зурж чадахгүй учраас хизээч 180 градус гарахгүй гэсэн үг. Тэгвэл ингэхэд бид нар яаж мэдрэхүйн ертөнц нүдэрээ нэг ч удаа үзэж баталж чадаагүй ээж гурвалжны дотоод үндсүүд 180 гэдгийг мэдээд байна гэхлээр бидний толгой дотор буюу оюун санааны ертөнцөд төгс гурвалжин оршдог гэж байгаа юм. Ер нь бид нэр математикийн янз бүрийн томьёонууд гаргаж бодож байхдаа тэр үйлдэл болгоны бодит амьдрал дээр хараагүй мөртлөө л цэвэр оюун ухаанаар хөөж удаад мэдээд байдэн штэ.
Энэний учир нь оюун ухааны ертөнцид бүх төгс зүйл оршдог. Бид яг үүндээ бүгдийг мэддэг. Тэгээ зүгээр л мэдрэхүй ертөнцид тэр төгс бус зүйлүүдээр мартцсан байсан төгс юм оюун дотроос санаж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Бид нэр туршлага хизээж бүтээгдүү зүгээр санаж эхэлдэг гэсэн үг. Энэ дэлхий дээр одоо хэдэн мянга өөр төрлийн өөр үйлдвэрийн нохой байгаа. Тэр нохоонууд бүгдээрээ өөр царайтай, өөр хэлбэртэй, өөр хэмжээтэй, өөр үс хялгастай, өөр үстэй өнгөтэй байсан ч гэсэн би нохой гэж хэлж чадсан шүү дээ. Яагаад гэх юм бол энэ ертөнцийн бүх нохойг төлөөлж чадах үз тэр төгс нохой миний оюун ухаанд орж байгаа гэсэн санаа. Тэр бүх нохойнууд хувьслын онолоор ч юм уу, биоинженерчлийн аргаар ч юм уу, эсвэл зүгээр л амьдралынхаа туршлагаар ч юм уу байж болно. Өөрөөр хэлбэл мэдрэхүйн ертөнцид л байгаа бол цаг хугацаа 10 их мэд зүйлсээ шалтгаалаад төгс шин чанараа алддаг гэсэн үг. Харин оюун ухааны ертөнц бол цаг хугацаа орон зай ертөнцөөс аль альнаас нь ангид учраас хизээч өөрчлөгдөшгүй, хизээч тэр төгс шин чанараа алдахгүй төгс абсолют байдгаа гэсэн үг дандаа. Тэгэхээр одоо хүн болгон мэдрэхүйн ертөнцийн дэх тэр өөрчлөгдмөл нөхцөл байдлаас хамаарат бүгд хувьдаа өөрийн гэсэн ёс зүйн баримтлал, өөрийн гэсэн сайн мөгийн ойлголттой буюу харьцангуй хүсэлтэй байдаг ч гэсэн хүн болгон тэр ерөнхий сайн гэдэг үгийг мэддэн штэ. Сайныг тодорхойлох зогс шинжүүд нь хүн болгоны хувьд өөрчлөгдсөн бүгд тэр ерөнхий сайн гэдэг зүйлийг мэдээд байна гэдэг чинь тэр төгс буюу туйлын сайн гэдэг ойлголт, туйлын ёс зүй, туйлын үнэн гэдэг зүйл хүртэл оюун ухааны ертөнц билээхэн орж идэм байна гэсэн онол. Өөрөөр хэлбэл тэр төгс нохой, төгс гурвалжин гэдэг зүйл маань бидний оюун ухаанд буюу оюун ухааны ертөнцид л орж байгаа юм чинь тэр Сократын хайгаад байсан абсолют үнэн ч гэсэн бидний оюун ухаанд л байж таараа юм байна. Тэгэхээр одоо тэр мэдрэхүй ертөнц эдрийг бол зүгээр хай өстэй гэсэн онол. За Платогийн шавь бидний маш сайн мэдих нийгмийн ухааны номоор дүүрэн хөвчийдэг хүндрэлтний үлэмж мэдлэгтэн Аристотл маань бол Платогийн академид нэрээ Плато болохоор нөгөө яг өнөөгийн академик боловсрол гэдэг их сургууль гэдэг зүйлийн үнцийг тавьсан юм шүү. За Аристотл Платогийн академид 20 жил суралцсан ч гэсэн Платогийн оюун ухааны ертөнцийн онолыг эрс эсэргүүцсэн байгаа. Плато Аристотл хоёр танин мэдэх хүн талдаа ер нь нэлээд өөр сонирхолтой хүмүүс байсан байгаа юм л та. Плато болохоор математикт аягүй хорхотой, өөрөө ч гэсэн Пифагорын онолыг нэлээд сонирхдаг байсан гэж ярьдаг. Нэрээ Пифагорын теоремын Пифагор ч философч хүн шүү. Эрсэнс тэр чигээрээ математикаас бүрддэг бүх зүйлийг математикаар тайлбарлаж олно гэдсэн үзэлтэй байсан. Яг уу уг нь бол би бүр түрүүн байгалийн философч дундаа тайлбарлах гэсэн мартчихэж. За тэгээд Плато бол математикт маш сонирхолтой. Тийм ч болохоор мэдрэхүүгээс илүү оюун ухааныг илүү үздэг байсан баг. Математикч өөр аягүй их хэсвэрлэхтэй штэ тий. Бас тийм ч болохоор тэр оюун ухааны ертөнц гэдэг Гейдесийн онолоо гаргаж ирсэн болов гэж боддیں۔ Аристотл болохоор харин байгалийн ухаан буюу мэдрэхүйн ертөнцид маань илт хүртэгддэг тийм физик газар зүй, ялангуяа биологид аягүй их сонирхолтой ач холбогдол өгч ийсэн байдаг. Плато болохоор над мэдрэхүйн ертөнц чинь хуурамчаа, төгс бусаа, байнга өөрчлөгдөж ийд юм аа гэд тоохгүй байгаа бол Аристотлгүй зөө яах вэ? Тэр нийгэм л өөрчлөгддөг байгаас байгалийн үйл хизээч өөрчлөгдөхгүй цаг үргэлж төгс объектив шинжтэй байсаар ирсэн юм биш үү? Хэдүүлээ Сократын тэр загсан абсолют үнэнг нь байгаа үгүй мэддэхгүй над оюун ухааны ертөнцид ирсэн юмнаас чи хайж ийсэнд орвол мэдрэхүүнтэй итгээд энэ байгалыг судлаад явах юм бол хизээний цагт олж болох юм байна. Тэглээж яг үндэ тийм мэдрэхүйн ертөнц оюун ухааны гэж тусдаа зүйлч огт байхгүй. Тэр хоёр чинь зоосны аяр тол болохоос үний ихтэй нэг зүйлээш таарна штэ гэл бүр яг Платогийн ярьснаас эсрэг Платог эрс тонгорхсон санаагаас Аристотлихоор бол тэр төгс нохой гэдэг эссенс чинь тусдаа тийм оюун ухааны ертөнцид биш. Миний яг урд харагдаж байгаа нохойны дотор нь байгаа. Тийм болохоор оюун ухаанаасаа янз бүрийн тийм нохойны эссенс хайгаад байхын оронд урд байгаа билээхэн нохойг судлаад тэндээсээ эссенс хайх нь зөв юм биш үү гэсэн үнэхээр л чанга эсрэг байгаа юм л та үзлэн. Нэр Аристотлийн үед физик бас их сонирхолтой тайлбарлаж ирсэн юм байлээ. Би саяхан уншиж үзсэн л дээ. Нөгөө бүр түрүүн ярьж ирсэн Эмпедокл байгаа штэ. Байгалыг дөрвөн элементээс бүрддэг гэдсэн философч. Цаатахны чинь онолыг хүлээн зөвшөөрөөд өргөжлүүлж аваад дэлхийд ирэх бүх материуд энэ дөрвөн элементээс холилдож бүрддэг. Тэгээд физикийн хуулиараа ижил элементүүд хоорондоо нэгдэх гэж таталцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хатуу биет шууд газар тунаад байдаг нь газрын гүнд нөө шороо зөнгөлсөн байдаг учраас харин гал хасаангууд дээшээ дөлн бадамлаад байдгийн учир нь агаар гал хоёр болохоор дээр орч идэм юм а гэсэн санаа. Өөрөөр хэлэх юм бол газрын гүнд газар буюу шорооны элемент
дээр нь гол буюу усны элемент, тэрний дээр нь буюу дэлхий дотроо агаарын элемент, дэлхийгээс гадуур дэлхийгээс дээшээ нар од буюу галын элемент гэсэн үг. Тэгээд аливаа материад энэ дөрвөн элементийн аль нь илүү их агуулгадж байгаагаас шалтгаалаад аль нэг тийшээ татагдана. Тийм Аристотелийн үед бол физикийн хэл ерөөсөө энэ. Гэтэ аль 2400 жилийн өмнө хэд үнэхээр байж болохоор онлоо үстэй. Ахвал бүр үнэн креатив тий. Энэ мэдчлэн Аристотель ах маань байгалийн ухаанд бол бүр нэлээд их ач холбогдол өгс судалж ирсэн нь харагддаг. Тэр үедээ шинжлэх ухаан байхгүй болохоор яалтчгүй л манай философчл хамаг ажлыг нугалж байгаа юм л та дахиад хэлэхэд. За эртний Грекийн их гурал бол дууслаа. Сократес эхлээд Аристотель хүртэл бол грекчүүд мэдлэгийн ойноос өнхөрч унтлаа улаараа хөөцөлдсөн байгаа. Яг энэ хурдаар явсан бол хүн төрөлхтний түүх бол дахиад 2000 жил ч бараг шаардлагагүй хэдэн зуун жилийн дотор өнөөгийн түвшинд хүрчээр байсан ч байж болох юм. Даанч түүх бол байнга дав дартан байдгүй. Эллинизмын үе гэсэн байгаа юм. Энэ үеийг маш давчхан тайлбарлах юм бол Александр хаан гэж бүгд мэдэх бах те. Нэр авчудаад хэлэхэд цаач нь Аристотелийн шав баггүй юу? За Аваа Александр хаан Грекийг тэржигтэн Месопотамигаас ахуулаад өнөөгийн арабуудын ч гэсэн дийлэн хэсгийн Египтийг тэгээ бүр цаашлаа Төв Аз, Пакистан эдгээр эдрийг хүртэл хэдхэн 10 жилийн дотор эзлээд нийлүүлээд олон янзын тэр соёлыг хүчээр нэгтгэж байгаа байхгүй юу? Бидэд одоо интернет хөгжөөд бүх соёлыг мэддэг хэрнээл зарим соёлууд стил итгэе санагдаад идэв штэ. Тэгвэл 2300 жилийн өмнө чи бараг тосгоноосоо ч гарч үзээгүй байж ах чинь гаднаас баахан харийн шинжтэй этгээд хүмүүс ороод ирэхээр тэр хүмүүсийн соёлын хүндэтгэх байтугай бие биенийхээ бүр царайнаас ч ирэхээр тийм этгээд хүмүүстэй нэгтгэхэд маш богинохон хугацаанд чиний амьдралыг оронгоор нь эргүүлчихэж байгаа гэж төсөөлөд үзсэн юм. Нэг тийм хачин этгээд хөдөлгөөнтэй үе болж өнгөрсөн байгаа юм л та эллинизм үе гэдэг нь. Тийм үед бол юун тэр мэдлэг гэдэр те. Уртаа амьдралаа яаж байгаа хүмүүст бол тэр оюун ухааны ертөнц завсэлээ дүүнэ гэдэр бол сонирн биш штэ ерөөсөө. Тэр хүмүүс тэгэхээр мэдлэгээс илүү аз жаргал хэрэгтэй байсан байгаа. Яг энэний нөхөр эпикуризм, цинизм тэгээд бидний сайн мэдэх стоицизм гурав үүсэж байгаа. Яг нь стил Платогийн академи, Аристотелийн лицей эдэр бол байсан л та тухайн үедээ. Гэхдээ ерөөхдөө модонд орж исэн чиг хандлага нь бол мэдлэгээс илүү тэр хүмүүсийг тайтгаруулж аргадах аж аргалын философитой бол ишж авч исэн байгаа юм л та. За, эпикуризм бол хүний амьдралын ганц зорилго нь л аж аргал байх хэвээр. Аж аргалтай л явах хутал тэгэл ер нь болондоо л гэсэн санаа. Яг үнэндээ аж аргалчин л бүх юмний суурь. Аристотель ярьдаг тэр нөгөө виртүч юм уу, шудраг ёс, сайн муугийн хэмжүүр тэр улаар хөөгд байгаа мэдлэгчин ч гэсэн эцсийн эцэстээ хүний аж аргалын төлөө орж байгаа, аж аргалын л хөрцөн байгаа хэлбэрүүд юм аа. Тийм болохоор хэдүүлээ аж аргалыг л хэрхэн олж авах тал дээр анхаарий. Тэрийг л ер нь философитх нь хамаагүй прагматик, хамаагүй хүнд тустай, хамаагүй зөв юм аа гэсэн утгатай онолохгүй. Тэг яг хуу эпикуризмыг зарим хүмүүс зүгээр л нөгөө одоогийнхоор бол допамина фармлал цэвэр байж бол хамгийн их таашаалруул тарихгүй юм шиг тэмүүлээ гэсэн тэмүүлэх талаар яриад байна гэж ташаа ойлгодог. Тэр ташаа ойлгоод байгаа онолчин болохоор эпикуризмээс бүр өмнө гарч исэн гедонизм гэх онолохгүй юу? Гедонизмд бол харьцаж нэгэн таашаалыг хөөдөг, аж аргал биш таашаалыг хөөдөг. Харин эпикуризм болохоор тэрнээс хамаагүй илүү флексибл, аж аргалтай амьдрахын тулд ухаалаг байдал, мэдлэг, шин сэтгэл, ёс зүй бүгдээр эрэхтэй шууд үйл ашиглаж болохгүй. Одоо нөгөө бидний хил заншнаар хитийцэх зовлон донд хэсэгхэн аж аргал амттай гэдэг нь штэ. Тэрүүн шиг яг үнэндээ бүгд л хэрэгтэй. Зүгээр л тэр мэдлэг, шин сэтгэл, ёс зүй зовлон бүгднгийнх нь оршиж байгаа хамгийн эцсийн цааш шалтгаан нь л аж аргал юм а гэсэн санаа байхгүй юу. Тэгээ цаач нь бол аж аргалыг үгүй гэдэг, дарангуйлдаг хамгийн том дайсан бол үхлээс айх айдас юм а. Гэтэ үхэл бол яг үнэндээ тийм амар айхаар айхтар зүйл биш. Айдас болон үхлээс бид нар яагаад айдаг вэ гэх юм бол тэд нар аж аргалгүй мэдрэмжийг бий болгож байгаа учраас айдаг. Гэтэ үхсний чинь дараа бол тэр аж аргалгүй мэдрэмж угаасаа байхгүй болчихно тэртээ тэргүй. Тэгэхээр үхлээс айхаа айдсаар амьдралын гол зорилго болох тэр аж аргалаа дарангуйлж доош нь татах нь бол яавч ухаалгүй биш юм а гэсэн санаанууд явдаг. За, цинизмын хувьд болохоор яг одоо бол нөгөө хуваагч гэсэн утгаар их ашиглаад байдаг. Гэхдээ яг үндс нь бол грекээс гаралтай нохоо шиг амьдрах гэсэн утгатай байхгүй юу? Үндсэн санаа болохоор аль болох л энгийн, аль болох л ядуу, өмчгүй, юунд санаа зовхгүйгээр амьдрах нь л яг жинхэнэ аж аргалд хүргэнэ гэсэн онол. Өөрөөр хэлбэл тухайн үед чинь нөөмэн самуунтай хизээл бол хизээ дээрэмч тэрээд өмчий чинь булаачих нөхцөлтэй байгаа штэ. Тийм нөхцөлтэй байвал тэр өмчийг эзэмшнээсээ ийсэн зовлон дуун нь
Тэгэхээр биднэрт бусдаар булаалгадаггүй аз жаргал буюу цэвэр биедээ унших чадвартай аз жаргал хэрэгтэй. Хөрөнгө мөнгө бол жишээ нь түрүү хэлсэн шиг дээрэмжтэд амархан булаалгуулчин нэр төр ёс журамт байдал эдэр бол цэвэр нийгмээс хараат буюу нэг л буруу алхаж шууд нийгэмд булаалгуулчихаар бас л хуурамч аз жаргал болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр биедээ унших чадвартай одоо сэтгэлийн амар амгалан ч юм уу. Яг энэ талаар бол нөгөө буддизмын философитой жоохон төстэй. Гэхдээ ёс журам, ёс суртахуй эдрий ч гэсэн цэвэр үгүйсгчтэй бүр тийм айгүй яолоо онлохоор нөгөө талаар бол чаг тэгэхээр нөгөө талаар нь оддсон бол чанга эсрэгдэлтэй. Цинизмын гол төлөөлөгчд йоган бол жишээ нь зүгээр олон нийтийн газруудад хаасайгүй харангалаг хийгээл байж идэг нөхөр байсан гэж байгаа. Плато ч гэсэн йогныг хэрвээ Сократ галзуурсан бол гэж дийсэлж исэн юм байлээ. Та нар бас нэг түүх сонсч исэн бол Александр хаан тухайн үеийн нэг гуйлагчин дээр ирээд хүссэн нэг юм аялээ гэсэн чинь чи нар халахад байна холдоотхоо гэж хэлдэг нөө гангес фак философч чинь бол йоган багхгүй юу. За тэгэхээр цинизмын гол санаа нь бол аз жаргалыг гадаад хүчин зүйлсээс үл хамаарах зөвхөн дотроосоо бий болдог бие даасан байхыг шаардж байгаа бол стоицизм нь харин аз жаргалаа хамгаалахтай зовлонгийн эсрэг хэрхэн дархлаатай болох талаарх онолтолт гэж хэлж болно. За цинизм, стоицизм хоёр бол хоёулаа л аз жаргалын хойноос хит их шуналтай хөөцөлдхийн эсрэг байдаг. Гэхдээ ялгаан цинизм гадаад ертөнцөөс холбоогоод бүр тэр чигтэн таслаад дотроосоо аз жаргалыг бүтээх хэрэмлэлтэй байдаг бол стоицизм нь гадаад ертөнцтэйгөө дасан цогцож аз жаргал хамгаалах нь л гэсэн үг. Өөрөөр хэлбэл ер нь л стоицизм чинь нэлийн тийм нэг детерминист талын ертөнц маань өөрөө тийм зөрчилшгүй хууль, өөртөө солилцсон төлөвлөгөөний дагуу урагшилж идэг гэж үздэг онол болохоор хүн ч гэсэн гадаад ертөнцтэйгээ холбогддог, зайлшгүй холбогдох шаардлагатай. Тэгэхээр тэр өөрийн үүрэг хариуцлага нөөц боломжоо ч гэсэн тултал нь гаргаж утга учиртай амьдрах ёстой гэж үздэг. Тэгэхээр циникүүдийн ярьдаг шиг гадаад ертөнцөөс хамааралгүй амьдрах нь стоикуудын хувьд бол угаасаа боломжгүй. Харин гадаад ертөнцтэй хэрхэн хамаарч амьдрах нь л хамгийн чухал гэсэн үг. Дахиад өөрөөр хэлбэл гадаад ертөнцийг өөрчлөх юм уу, гадаад ертөнцөөс тусдаа амьдрах нь ямарч боломжгүй. Харин бид нар өөрсдийнхөө контролдож чадах тэр дотоод ертөнцтэй буюу оюун санаагаа зүв зохистой удирдах нөөц боломжоо тэрнийхээ хэрээр тултал нь хариуцлагатай утга учиртай амьдрснаар гадаад ертөнцтэйгөө зөв тасан зохицож амьдарч байгаа хэлбэр юм а гэсэн онол. Миний хувьдээ стоицизмын уншингууд анзаардаг нэг бас нэг зүйл нь Аристотелийн нөгөө телеолог вирту эссенсийн талаар ойлголтуудтай бас олон талаараа огцолцож байгаа харагддаг л да. Өмнөх нөгөө марксизмтэй холбоотой бичиг дээрээ хайлт дурдсан Аристотелийн хувьд юмсийн мөн чанар гэдэг зүйл нь урьдаа шийдэгдсэн нэг тийм тогтсон потенциалын хязгаартай байдаг. Тэгээ бүх зүйлс тэрхүү потенциалынхаа хязгаарлуу тэмүүлдэг бөгөөд тэрийгэл биелүүлж чадах юм бол бүр тэрийгэл тэр мөн чанартаа л хүрч чадвал хамгийн сайн юм а гэсэн үзэл. Ингэнгүүт стоицизм ч гэсэн хүн бүр цаанаасаа өөрт оногдсон хариуцлагаа ухамсарлаж оюун санаагаа бүрэн дүүрэнд дайчлан удирдан потенциалынхаа хязгаарт хүрэх ёстой гэсэн санаан дээр уг онол тогтож байгаа нь Аристотельтэй огтлцоод байгаа юм л та. Тэгэхээр эпикуризм, цинизм хоёр бол түрүүн ярьсан шиг яг л цэвэр аз жаргалыг нэг тавьсан өмнөх нөгөө Сократ, Аристотель, Плато эдэр шиг амьдралын гол зорилго нь мэдлэг юм уу хүч чадал огтоосоо биш аз жаргал байх хэрэгтэй юм а гэж үзэж байгаа бол стоицизм хэдийгээр зовлонг даван туулах талаарх аз жаргалын философи юм шиг мөртлөө тэр их хариуцлага буюу тэр их зовлонг өөр төрөө аваад наачж байгаа нь стоикуудын хувьд хамгийн чухал аз жаргал биш тэр потенциалтай хүрэх буюу мэдлэг эсвэл хүч чадал гэж анзаарагдаад байдаг хгүй миний хувьд. За эцэст нь 3 онлоо базаад дахиад товч айлбарлах юм бол аз жаргалаа хин нэгэн ч юм уу эсвэл ямар нэгэн объектоос хараад бусаар цэвэр дотроосоо өөрөө бүтээж ия гэсэн онол нь бол цинизм. Харин гадаад ертөнцтэй зохицоод аз жаргалаа хамгаалж амьдарч ия буюу зовлонгийн эсрэг дархлаатай болёо гэх юм бол стоицизм болчихно. Харин зүгээр шүү тооны машин гаргаж ирэл тээ. Амьдралынхаа явцад миний аз жаргал зовлонгоос их байх ёстой гэсэн үзэл байх юм бол эпикуризм гэж ойлгож байна. За эллинистүүдийн ерхий 3 философи уг нь бол 4 философи байгаа. Скептизм гэдэг бас байдیں۔ Тэр нь болохоор бүх юмд эргэлзчихийа гэсэн санаа. Гэтэ тэрийг бас би бүрэн нэрийг мэдхээс бүрэн дүрэн бол сайн ухаж ойлгоогүй. Ухаж ойлгох гэхээр угаасаа яг философи хамгийн алдартай сурах бичгүүдэд байдаг байхгүй юу? Ерөөс нэг бичигтэйг байдیں۔ Тийм болохоор би ч гэсэн имжлэг дээр нэг тайлбарсангүй шүү guys. За тэгээ ямар ч байсан энэ 4 онолыг эллинистүүдийн үеийг бүтэн эзэлж авах үеэр Есүс Христ төрөөд 300-аас 400 авцаагаас Христийн шашны философи өрний ертөнцид ирчээ аваад бидний нөгөө харанхуй зүүн гэж нэрлэдэг үе эхэлнэ. Би нэгтээ дараагийн имжлэг дээр ярина.
Одоо болохоор өнөөгийн христийн шашны философи бичигт нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болох үз. Неоплатонизмын талаар ер нь яриад дуусгая дөө. За түрүүн ярьсан нөгөө Платогийн Эдисийн онолыг шинчилж өргөжлүүлж гаргасан гол төлөөлөгч бол Платин нэр нь ч гэсэн төстэй байгааз. Цаа чинь Александр хотын иргэн тэгэхээр яг нөгөө дорны шашны философи, грекийн философи хоёрын огтлцод төссөн байгаа байхгүй юу? Тиймдээч неоплатонизм бол яг л Платогийн өнөөх Эдисийн онол, дорны шашны хиндуизм хоёрыг нийлүүлсэн юм шиг айгүй сонирхолтой санаа явж идэг. За Платогийн Эдисийн онолоор бол оюун ухааны ертөнц буюу төгс ертөнц, мэдрэхүүн буюу төгс бус ертөнц гэдээ хоёр хуваагдсан байгаа шүү дээ, тий. Харин неоплатонизм дээр болохоор за окей, ямар ч байсан оюун ухаан төгс, мэдрэхүү бол төгс бус гэдэг нь үнэн санал нийллээ. Гэхдээ энэ хоёр нь яг үнэндээ Платогийн ярьж байгаа шиг тийм тусдаа зүйл биш юм аа. Матер, оюун санаа хоёр нь тусдаа өөр субстанцаас бүрддэг өөртөнцөд бол биш ээ. Зүгээр бурхны гэрэл байгаа. Ийхтэй бурхан гэрлээрээ зогсож байгаа биш. Бурхан өөрөө гэрэл шүү. За тэр бурхны гэрэлтэй хамгийн ойр оршиж байгаа нь оюун ухаан. Тэгээ тэндээсээ холдох тусмаа бидний мэдрэхүүнд өртдөг буюу нөгөө төгс бос хэсэг нь болохоо хэсгүүдээр хэсгэлээд харанхуулж эхэлж байгаа гэсэн санаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл яг нөгөө хиндуизмын бүгд нэг сүнстэй нэг оршихуй гэсэн санаа шиг бурхан гээд нэг тийм том гэрэл байгаа. Тэр гэрлийн ойр авд нь оюун ухааны нөгөө оюун ухаанд орж идэг нөгөө нэг төгс хүн, төгс нохой, төгс газар шороо, төгс хурвалжин гээд абсолют ойлголтууд тэр гэрлээс холдох тусам төгс бус буюу нөгөө харанхууд оршиж байгаа мэдрэхүүн ертөнцид өртөгддөг төгс бус нохой, төгс бус хурвалжин, төгс бус ёс суртахуун идрүүд оршиж байгаа гэсэн үг. За нэг иймэрхүү Плато христийн шашны философт хүчтэй нөлөөсөн гэдэг нь ийм учиртай байхгүй юу? Нэгсэндээ Платогийн онол Платинт, Платины онол харин христийн шашны философт хүчтэй нөлөөсөн гэсэн үг. За христийн шашны философи тэгвэл ер нь юу юм бэ? Яаж грекийн философи гэдэг тийм том зүйлийг хүртэл зарцаагаад мянган жилийн турш өрний ертөнцийг эзэлсэн бэ гэдэг талаар би дараагийн бичлэгтэрээ ярина. Ерөнхийдөө дундад зууны философи гэсэн үг л дээ. Заас тэгээд ерөнхийдөө энэ хүртэл миний ярьсан зүйлсийг буюу грекийн философиг бүгдийг базаад хэлэх юм бол хамгийн анх өөрийнхөө нөгөө цэвэр мэдрэмж санагдал дээрээ биш арсенал зүй тогтол дээр толгуурлаж ертөнцийг тайлбарлахыг хичээсэн буюу анхны философч нар бол байгалийн философчд байсан. Байгалыг тайлбарлахыг хичээсэн гэсэн үг. Гэтэ тухайн үед бол мэдээ шинжлэх ухааны нэгт нэмбэ арга зүй, техник технологи дээр байхгүй болохоор цэвэр оюун ухаанаасаа хөөж гаргасан тэр философтуудыг бол баталж нотлох боломж байгаагүй. Тиймээс байгалийн философи зарцаад нийгмийн философи ирүү ихэлсэн. Нийгмийн философи нь гэхдээ дөнгөж эхлэнгүүтээ харьцангуй үзлээс болоод дахиад зарцсан байж хат нь Сократ гарч ирээд мөсийг хагалсан гэж хэлж болно. Цаашаага тэгээ Сократын шав, Платогийн шав, Аристотель нар бол өмнөх үеэсээ шал өөр төвшний зарим санаа нь бол одоо ч баг госогдохооргүй гайхалтай философталтуудыг үлдээж грекийн философиг түүхэнд үлдээх үзээр хамгалсан. Гэтэ түүний дараа дайн дажинтай, өвмэс амуунтай орчин нөхцлөөс шалтгаалаад амьдрахын философи модонд орсон. За тэгээ дараа нь нөх Плато, Аристотель нэрийн философи дахин орчуулагдаж модонд орж шинжлэгдэж гарснаар тэр нь дундад зууны христийн шашны философт нөлөөлөд үүгээр хүн төрөлхтний сэтгэлгээний түүх үргэлжилсэн байх нэ. Айгүй их ярьсан чинь автра ч гэсэн ярихаас алах өөрчлөө. Угаасаа энэ зураг маань энэ зэвшлэг бол энэ зурлын анхны хэсэг байхгүй. Тэгэхээр бүр хамаг хэсгийг гаргачаал нэг мөссөн хаалтыг үгэлээ дөө. Одоо шинээр дахиж автра ярихаас алах өөрчлөө. Баяртай гайс.